За юу цаана guys би нэг хайрын кинонууд ярих гэж үзье да. Яах нь. Энэ удаагийн кино Нийл яган зүрх 2022 онд гарсан. Алдарт София Карсон нэгжийн тоглосон кино. Романс жанр дээр ч одоохонтой их чиг барах хамтан байхгүй. Нэмээд дууч. Энэ киноныхоо дууны талыг нь өөрөө бараг бадцсан гэж байгаа. Нэмээд зөвхөн мини краш. Нэг чигээ тоглосон бүх киног л цовруулаар ярина да. 32 настай тэрээр сүүлийн ярьцлага дээр би одоо карьерийнхаа эхлэлийг хийж байна. Миний амьдрал дөнгөжл эхэлж байна л гэсэн гэж байгаа. 90 өвдгөн нийлсэн юм шиг эсвэл амьдралд дэндүү хожимдоод байгаа юм шиг 30 нэмхүү дээ. Дөнгөж одоо л амьдрал эхэлж байна, окей? За кино руу гараа да. Кино. Нөгөөрөө бааранд хамтлаг тоглолт хийж байгаагаар кино эхэлнэ. Хамтлагийн госдол дуучин Кэси манай киноны гол дүр. Дууга дуулж дуусгасныхаа дараа тэр хормогчоо өмсөд бааранд зөөгчөөр ажиллаж эхэлдэг. Тэрээр зөөгч найзтайгаа ярилцаж байтал Америкийн нэгдсэн улсын тэнгисийн цэргийн хэсэг залуус бааранд орж ирдэг. Кэси тэнгисийн цэргийнхнийг үзий яддаг тул үйлчлэх дургүй байв. Гэвч Кэси бага насны найз Фрэнкийг тэдний дунд байхыг таниад халуун дотноор тэврээд тэнгисийн цэргийнхнийг ухтан авав. Дараа нь тэр зөөгч найзаа багын найзтайгаа танилцуулан уух юмны захиалга авахар найзтайгаа очино. Захиалгыг аваад Кэси уух зүйл рүүгээ явж байх хооронд түүнийг хөөхөн охин байн зэргээр ярилцтал түүний зөөгч найз манай найз тэнгисийн цэргийнхэнт дургүй гэд шууд хэлчихдэг. Кэси уух зүйлсийн захиалгыг аваад иртэл тэнгисийн цэргийнхэнд яагаад дургүй болох? Мөн Армандо гэх залуу чиний өгцгийг бидний хэн азтай нь амтлах бол зэргээр тогдох үеисэнд Кэси урлан тэднийг орхин явдаг. Фрэнкигийн найзуулах Люк манай киноны бас нэгэн гол дүр. Тэрээр Кэси дээр очиж найзуудынхаа бүдүүлэг ашигласанд уучлалт гуйхад Кэси харин уучлалтыг хүлээж авахгүй. Чи зүгээр л миний анхаарлыг татах гэж байгаа тийм үгээд хаяад явчихдаг. Ингээд тэнгисийн цэргийнхнийг явах мөчөд Кэсигийн найз түүнд чи тэдэнд яагаад тийм дургүй юм бэ? Үнэн дээр тэнгисийн цэргийнхэнтэй гэр бүл болвол улсын хангамж сайн. Мөн эрүүл мэнд зэрэг даатгалууд гэр бүлийнхэнд нь үнгүй гэсээр ярилцдаг. Ингэж ярилцах хооронд Кэсигийн утас дууран тэрээр түр амралтаван машины зогсоол руу яаран алхдаг. Машинд орон сууж тэрээр цусан дахь сахарын хэмжээгээ шалгаж дараа нь өөртөө инсулин тарьдаг. Учир нь 6 сарын өмнө тэрээр чихрийн шижингийн 1-р үе шаттайгаа мэдэж онцлогдсноор тэр тогтмол инсулин тарих шаардлагатай болсон байна. Дараагийн өглөө Люк өглөөнийхөө гүйлтийг хийж байх зуур үл таних машин түүнийг хөөж санаатаагаар мөрөхийг завцсан ч тэрээр бултаж амждаг. Машиныг хар тамхины наймаачин Жоно жолоодож явах бөгөөд Люкийн эртний танил. Тэрээр Люк тандан тоглосон юм өгшөө. Усан зэрэгт илсэний чинь сонссон. Баяр хүргэе. Гэхдээ элсгэхээс өмнө чи надад $15,000 хар тамхины өртөө. Тэрийг авахар ирлээ гэдэг. Учир нь Люк өмнө нь хар тамхины хамааралтай байсан бөгөөд Жоногоос хар тамхиа хэрэглэхийн тулд зээлсэн нь энэ байж л дээ. Джонатанд хэрвээ өрөө төлөхгүй бол гэр бүлийг чинь хаана амьдарч байгааг мэдэн шүү гэж сүрдүүлсэнд Люк төлнөө жоохон цаг хугацаа хэрэгтэй байна гэсээр Жоно явдаг. Өрн солигдож Кэси тоглолтынхаа дараа би энэ сайнгүй бие засах газар руу орж өөртөө инсулин тарина. Гисэдэж тэрээр 7 хоногийн нөөцөнд бараг дуусч байгааг мэдэж байлаа. Түүнд дахин худалдаж авах мөнгө байхгүй учраас цаг тухайд нь бус биеийг муудаж эхлэх үед л гамнаж хэрэглэж байгаа нь юм л да. Ингээд Кэси бие засах газрын толон дээрээс тэнгисийн цэргийн тэмдгийг санамсаргүй анзаарч найзынхаа тэнгисийн цэргийн гэр бүлийн тэтгэмж эрүүл мэндийн даатгалын талаар хэлснийг санаан түүнд нэгэн сарнаа төрнө. Дараагийн өдрийн өглөө тэрээр шууд Фрэнки дээр очино. Гэтэл Люк хаалга онголгож өгөх бөгөөд Кэси түүнийг тэнд байхыг гайхсанд Люк яриа өдөх гэж оролцсонд Кэси тоолгүй шууд Фрэнки дээр очино. Фрэнки түүнд Люк гэр бүлийн асуудалтай байгаа юм аа. Дараагийн даалгаварт явдлаа манад байгаа. Тэглээч тэр миний флотын өрөөний хамтрагч түүнд зөөлөн хандаараа гэснээр Кэси ярианд орно. Тэрээр Фрэнкид хоёулаа гэрэлтэй баталгаажуулж надад туслаач. Би найзаасаа тэнгисийн цэргийнхэн гэр бүлтэй болоход тэдэнд олгогдох тэтгэмж, эрүүл мэндийн даатгалын талаар сонссон. Учир нь би 6 сарын өмнө чихрийн шижингийн 1-р зэрэгтэйгээ олж мэдсэн. Надад бараг л өдөр болгон инсулин хэрэгтэй байна. Гэвч энэ үнэхээр үнэтэй юм. Гэр бүл болсноор би эрүүл мэндийн даатгалаар эм тариагаа үнгүй авч харин чи эхнэрийнхээ сар бүрийн тэтгэмжийг авч болно гэсэн санал тавьдаг. Үүний гаднаас санамсаргүйгээр сонссон Люк орж ирэн энэ бол усан цэргийнхэнд байдаг энгийн л нэг лөөвөр шүү. Учир нь манай аавч тэнгисийн цэрэг байсан. Энэ бүхнийг улс худал гэрэлснийг олж мэдвэл Фрэнки чи хуулийн хариуцлага хүлээн шүү гэхэд
Кэси шууд л яриг таслан би арга барсандаа үнэнгээ хэлж гуйж байна. Би чамайг харахад хүн л өөртгөр юм шиг харагдаад байна уу гэж маргалццгаадаг. Гэсэдэж Фрэнки энэ саналыг нь хүлээж авч чадахгүйгээ хэлэн тэрээр 5 дугаар ангидаа үерхэж байсан охинтойгоо одоо гэрлэн гэж бодож байгаа. Мөн хэрвээ би чамд тусалсан ч тэр үнийг ойлгохгүй шүү дээ гэж уучлалт хүсв. Хариуд нь Кэси тэр охиныг нь мэддэг төдийгүй гайхан Фрэнкид бүр баяр хүргэв. Тэрээр түүнд баяртай байгаа ч өөрийнхөө хэлсэн зүйлд сэтгэл дундуур байгаа нь мэдээж. Фрэнки хариуд нь надад мөнгө олдвол хамгийн түрүүнд туслахаа хэлдэгч Кэси зүгээрээ би өөрийгөө аргалж чаднаа гэсээр гарч уддаг. Ингээд Кэси гарах замдаа Фрэнкигийн гэрийнхэнтэй тааралдаж мэдлэгийг харах Люк Фрэнкигээс гэр бүл эцэг эхэн түүнд яагаад тусалж чадахгүй байгааг асуув. Тэр түүнд ээж нь цагаач анханасаа л амьдралаа залгуулах гэж хэцүү байсан. Харин аав нь нэлээд хүнд гар байсан. Тэднийг аль эрт орхисон гэж хэлдэг. Дараагийн өглөөлөг дахин гүйж ачгүй Спенстэйгээ тоглох аавыгаа харна. Аав нь тэндээс ачааны машиндаа суун хөдлөнө. Харин дараа нь Люкийг нуугдахыг харсан Спенс түүнийг авга ахаа гэсээр дуудан хамт тоглон ээж аав руугаа дагуулan явдаг. Бэрэг чинь түүнийг харан баярлаж тэрвэрч дараагийн даалгавартаа явахаас өмнө харж чадахгүй гэж айснаа хэлнэ. Ингээд эргэж харахад ах нь зогсож байв. Тэрээр удаан хугацааны дараа түүнийг тэрвэрхдээ цэргийн үсний засалцтай аав шиг харагдаж байна гэж хэлэн энэ бүх цаг хугацааны дараа юу түүнийг энд авчирв. Ямар нэгэн зүйлд санаа зовсон нь царайн дээр чинь илхэн байна гэж асуув. Люк түүнд хэн нэгэнд өртөө гэхэд ах нь түүнд бид ийм байдалд өчнөө орж байсан гэд ахаад л Жона юу гэхэд тэр толгой тохив. Люк түүнд өөр арга байхгүйгээ хэлэхэд ах нь тусалж чадахгүйгээ хэлэн Люкээс төлж чадахгүй байвал дараа нь тэрний араас ирэх үү гэр бүлээ чи аюулд оруулж байна гэхэд Люк чимээгүй зогсоход ер нь л хариулт ойлгомжтой байв. Люк тэндээс гаран гүйж Жоногийн байрлах газар очиж түүнд баг зэрэг мөнгө өгч түүнээс намайг даалгаварт яваад иртэл энэ мөнгийг аваад гэр бүлийг минь оролдохгүй байхыг гуйв. Жоно энд чинь хэдхэн $100 л байна штэ. Чи надад $15,000 өртөө гэхэд Люк надад төлөвлөгөө байгаа гэсэнд Жоно уурлан бууга барьсаар төлөвлөгөөгөө тайлбарлал гэсэнд Люк би нэг охинд эрүүл мэндийн даатгал хэрэгтэй байгааг мэднэ. Түүнтэй гэрлэж улс өгөх хангамж нь чиний өөрийг өгөхөд хангалттай гэсэнд Жоно төлөвлөгөөч бүтий гэж найдаа гэв. Дараагийн өдөр Люк Кэситэй холбогдож нэгэн түргэн олны газар уулзахаар болдог. Тэгснээр тэд гэрээ хэлэлцээр хийхээр ярилцсан. Люк Кэсид жинхэнэ юм шиг түүх хэрэгтэй. Тэрнийг бусдад ч итгүүлэх хэрэгтэй. Би түүхийг төгс зохиоё. Харин чи дагах хэрэгтэй гэсэнд Кэси засгийн газрыг луурдахыг хүсэхгүй байсан хүн яагаад гинэт ийм шийдвэр гаргасныг нь ихэд гайхдаг. Кэси асуудагч Люк түнд хэлхээс татгалзаж үүнийг мэдхэн түүний эрг биш. Надад зүгээр л сар болгоны эцэст $2,000 хэрэгтэй гэж хэлдэг. Кэси би мэдэх хэрэгтэй. Аюулгүй байдлын үүднээс гэсэн чи Люк Жоногийн талаар нарийн бүх үннийг хэлдэггүй. Харин Кэси түүнд хангалттай итгэхгүй байгаагаа мөн сохроор итгэж чадахгүй. Цэргийнхэн улс орноо $2,000 хуурахад бэлэн байгаа мó гэсэнд Люк тэнгисийн цэргийг муулсанд дургүйхэн босгоод Кэси хязгаарыг давсандаа уучлалт гуйж Люк аргагүй эрхэнд хүлээн авч буцаж суугаад ярианд ордог. Тэд төлөвлөгөөгөө гаргацгааж хэрв хэн нэгэн шалгуул утсаар эсвэл чатаар бие биетэйгээ тогтмол харьцах цаг гаргахаар төлөвлөж үүнийг яг л жинхэнэ мэд харагдуулахын тулд байнга холбоотой байх хэрэгтэй болцгоодог. Тэд мөн Люкийг Иракт үүргээг үздэгчээд буцаж ирэхэд нь салах өргөдөл гаргаж тус тусын замаа өгөхөөр тохиролцдог. Энэ хуурамч гэрэлтийг хийснээр Кэси эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжтой бөгөөд Люк Жонод төлөх мөнгөөч зохицуулах боломж бүрддэг. Люк Кэсид энэ тохиролцооны талаар хэнд ч хэлмээргүй байгаагаа дахин сануулж ширээнээс босч би чамруу мессеж бичнэ гэснээр гарч уддаг. Дараагийн өдөр тэд хуурамч гэрэлтэд батлуулахаар бэлддэг. Люк өөрийн дүрм товцыг өмсөж Кэсиг авахаар явдаг. Гэтэл Кэси өдөр тутмын хувцас суулгах зүгээр л энгийн шорт футболагтай гарч ирсэнд Люк за болдоо хичнээн хуурамч гэсэн бүх зүйл жинхэнэ гэдэгт итгүүлэх хэрэгтэй гэсэнд Кэси хувцас суулгахаар болж Люкийг гэрт ороод иргээд алхдаг. Кэси эвдэрхий хаалгаа салгасан бариулаараа онгойлгож Люк Кэсиг хувцас суулгахыг нь хүлээх зуур түүний гитарыг анзаарч хөгжим тоглодог эсхийг нь асууна. Харин Кэси үгүй гэж хариулангаа тэрээр зөвхөн гэрт нь ирсэн залууст сэтгэл төрүүлэх гэж хадгалдаг юм гэж ёжтой хариулдаг.
Тэр үнэнгээ хэлж энэ нь түүний амьдралаа залгуулдаг бас нэгэн хаасл нь мөн тэр хамтлагтай гэдгээ ч хэлдэг. Гэж ярих зуур Люк өрөөнийх нь тол руу харахад нүцгэн нуруунд дээрх шивээсийг нь олж харахад үүнийг харсан Кэси excuse me гэд хаалгаа хааж орхидог. Люк түүнээс нуруунд дээрх шивээсний талаар асуудаг. Тэр эрсдэлгүй юу ч олдоггүй гэж байгаа юм. Энэ нь түүний эмээ ээжийг нь Америкийн нэгдсэн улс явхад хэлсэн эцсийн үг гэж тайлбарладаг. Тэрээр цагаан даашин зомсон өрөөнөөс гарч ирэхэд үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байв. Люк энэ үед төр зог тусдаг мэдээж үдээ ийм үзэсгэлэнтэй эмэгтэй харж байгаа юм чи. Тэндээс гарan тэд гэрлэлт батлуулах газар ирэхэд тэнд нь багын найз Фрэнкийн гэрчээр ирчихсэн тэднийг хүлээж суудаг. Кэси түүнийг тэрвэрж өөрийнх нь төлөө ирсэнд баярлалаа гэд Люкээс хурмын бөгжний талаар асуудаг. Энэ үед Фрэнки тэдэнд хурмын бөгж өгдөг. Кэси хайрцгийг нээхэд жинхэнэ алмаазан бөгж байсанд гайхна. Тэрээр Люкээс чи нээрээ авцсан юм уу гэхэд Фрэнки өөртөө зориулж авсан гэсэнд Кэси үнэхээр их баярлалаа. Гэхдээ үүнийг хүлээж авч чадахгүй. Гэхэд Фрэнки үнэндээ найз хүн Райлидэд зориулж авсан. Хүлээж авч чадахгүй бол ядаж намайг түүнд гэрлэх санал тавих хүртэл хадгалж байгаа ч гэхдээ зэрэгцэн хин нэгэн Люк Кэси гэж тэднийг дуудав. Ингээд гэрлэх ёслолын ордонд санвартан тэднээс бибидээ үнэнч байхыг асууж тэд зөвшөөрдөг. Тэд хоорондоо бүгд солилцож хэдэн секунд биений харан яахаа мэдэхгүй зогсоход санвартан үнсэлцээрээ гиснээр тэд зөөлнөөр үнсэлцэж эргэн тойрныхан алга тасч баяр хүргэдэг. Найр эхэлж Люкийн бүх тэнгисийн цэргийн найзууд бүсгүйчүүдийн хамт ирж тэд шинэ гэрэлсэн хосуудад баяр хүргэцгэн. Тэд ууж идэж ярилцаж байх зуур тэдэн дундаас Армандо дахиад л тэнийг юм ярьж үүрэгтэй удахгүй явж бүх арабчуудыг хорооно гэж орилдог. Кэси үүнд нь гайхаж түүний зэрлэг зан чанар сэтгэлгээний талаар маргалцдаг. Энэ нь дамжирсаар эцтэй ширүү маргаан болж хуурна. Тэдний маргалдаж байх нь бүгдэд эвгүй санагдаж Люк нөхцөл байдлыг тайвшруулахыг хичээж Кэси Армандо хоёрт ямар ч шалтгаангүй маргалдахаа болохыг хэлв. Тэд тайвширж хоёул суух үед Люк бухимдан ширээг зохин босон явдаг. Энэ үед манай хөөхөн Фрэнки Кэсид Люкийг шалгаж ширээнд буцааж авчрах дохиог. Люк хашаа түвшин гадаа зогсож байхад Кэси түүний араас ирж Люк түнд яагаад нэгэн өдөр дуугаа суугаад өөрийн санаа бодлыг тулахгүй байж чадахгүйд гайхахад Кэси харин яагаад та нар зөвхөн буу дайн гэдгийг нь хэлж тэд маргалцдаг. Тэд хоёул маргалдаж байтал Люк хамт байгаа найзууд нь тэднийг маргалдаж байхыг анзааран тэр түүнийг тэрвэд санал зөрөлдөөнөө шийдвэрлэж байгаа дүр эсгэхийг хүсв. Тэд тэврэлтэн эвлэрч байгаа мэт дүр эсгэн бусдан читгдэг. Оройн тэд зочид буудлын зүг хоноглохоор явдаг. Люк Кэси хоёр өрөөнд ороход тэдэнд нэг л ор байгааг хараад гайхдаг. Тэгэд Кэси Люкийг маргааш дайн байлдан руугаа явахдаа айж байна уу хэмээн ёжлож эхэлдэг. Гэтэл гайхмаар нь Люк жинхнээсээ айж байгаагаа нуулгүй хэлдэг. Кэси анзаар нь түүнд ойртон сууж тайвшруулан угаалгын өрөөрөө хувцас солихоор явхад түүний араас Люк дуудаж Кэси түүн рүү ойртож хүсэл тэмүүлэлтэйгээр шуналтайгаар үнсэлцэж эхэлдэг. Тэд хоёул бие биенийхээ хувцыг тайлж шөнийг хамтдаа өнгөрөөж мэдээж хайр хийдэг. Өглөө нь Кэси сэргээд Люк боссон байх бөгөөд албандаа санаа зовоод унтаж чадаагүй гүүчээд орж ирлээ. Албанд явах цаг болсон байна. Кэсигч мөн гарахтаа бэлтгийг зөвлөдөг. Тэд цэргийн баазад ирэхэд цэргүүдийг гаргаж өгч буй гэр бүлүүд уйлж, тэрвэрлдэж, хайртай хүмүүстэйгээ салах ёс гүйцэтгэж байхыг харав. Учир нь тэд буцаж ирэх үгүйгээч мэдэхгүй байгаа нь энэ аж. Люк Кэсид энэ үеэс улс бидний хормын талаар хяналтантай авах бөгөөд илүү болгоомжтой байх хэрэгтэй. Тэр түүнд ахынхаа холбоо барих дугаарыг өгсөн бөгөөд тэнд Jacob Morrow гэж бичигдсэн байв. Учир нь хэрэв түүнд ямар нэгэн зүйл тохиолдвол тэр түүнийг ахтайгаа холбогдохыг мөн хуурамч гэрэлтийн талаар хэлхийг хүсдэг. Мөн тэр ямар ч үнээр хамаагүй өөрийнх нь албан тушаал томилогдсныг аавд л хэлж болохгүй шүү гэд тэд зүгээр л бинийг үнсэх ёстой учраас Кэси үнсэж залуу хүү автобусанд суулаа. Үүнийг анзаарсан нэг найз нь шинхэн хуримлсан хосууд гэж хашгиран бусдыгаа уриалж гарч ирэн Кэсиг өргөж Люк дээр аваачиж тэд дахин нэг удаа бие биенээ үнсэж автобус хөдлөн цэргүүд албандаа гарав. Ингээд тэд тус тусынхаа амьдрал руу ордог. Кэси эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар түрээс болон өрөө төлөх боломжтой болж тэрээр бичих дуулах мөрөөдөлтөө илүү анхаарлаа төвлөрүүлж чадна. Эсрэг талд Люк мөн мөрөөдлөөр амьдарч улс орныхоо төлөө зүтгэж тэрч бас одоо Жоногийн өрийг төлөх боломжтой болж байдаг.
Тэд төлөвлөсөн ёсоор бие биетэйгээ мессежээр харьцаар л байдаг. Мессежиндээ дургүй, дуртай зүйлүүдэд ярилцаж өнгөрсөнд болсон зүйлүүдээ ч яриад амждаг. Кэси түүнд бага наснд хүнд хэцүү өнгөрсөн. Хөгжмөл үүнийг даван туулахтанд тусалсан. Хөгжмөдөө мэдэрч буй зүйлээ бичдэг. Энэ нь түүнд маш чухал. Бусад хүмүүст мэдрэмжээ дуулахаас айдагч гэхдээ одоо чи хамт байгаа болохоор айцаа даван туулж байна гэдэг. Лүк хариуд нь гэр бүлийнхээ өнгөрсөн үе. Цэргийн албанд хайртай. Аав өвөөнч Цэнгисийн цэрэг байсан. Тэдний мөрөөр явахыг хүсэж байгаагаа ярьж эх орондоо үйлчлэхдээ ямар их баяртай байгаагаа ч хэлдэг. Мөн ээж нь 25 давтар тусч өөд болох хүртэл нь аав нь үргэлж сэрүүн сахидаг байсныг хэлж энэ бол түүний хувьд хайр гэд хизээ нэгэн цагт бидэнд чи ийм хайр ирээсэ гэж хүсдэг. Өрн солигдож тэд Лүкийн дотны найзууд болон түүний ард сууж буй цэргийн өндөр албан тушаалтантай хамт бие биетэйгээ видео кол хийн. Тэд хоёул шинхэн гэрэлсэн хосуучиг дөрөв хэсгийг маш их хичээж байсан ч энэ нь эвгүй байгааг өндөр албан тушаалтны анхаарлыг татдаг. Тэгсэнд Кэси тэдэнд зориулж дуу бичиж буйгаа хэлэхэд бүгд дуулуулахыг хүссэн боловч бэлэн болоогүй байгаа. Дараагийн удаа заавал гэд тэд бие биедээ эргэлзэн нэг тийм хачин байдлаар би чамд хайртай гэд утсаа тасалдаг. Гэхдээ Кэси яг тэр үед л дууныхаа санааг бодож олдог бөгөөд тэрээр хамтлагтайгаа сууж ая болон өөрийн үгийг бичиж Америкийн баатруудад зориулж дуу зохионоо. Дараагийн удаа тэр Лүк рүү залхахад түүний нүүр бүхэлдээ цонхиж хөхөрсөн байх бөгөөд гунигтай харагдаж байдаг. Тэр болон Фрэнки өнөөдөр дэлбэрэлтэнд өртсөн. Бараг л нэг хүний алдах шахсан гэд бидний сэтгэл санааг өргөхийн тулд ямар нэгэн зүйл хийвэл үнэхээр баяртай байх болно гэдэг. Кэси амлсан ёсороо тэдэнд дуугаа дуулахар болж тэдний сонссон хамгийн үзэсгэлэнтэй дууг зөвхөн тэдэнд бусдын төлөө бүхнээ эрсдэлд оруулсан хүмүүст зориулан дуулав. Түүний хөгжим, хоолой нь хуаранд байсан бүх хүмүүсийн анхаарлыг татаж тэд бүгд түүнийг магтаж дууг нь дуусгасны дараа алга ташин баярлаа гэцгээдэг. Лүк уцаар ярангаа түүнийг ихнэрээ гэж бахархалтайгаар мэдгдсэн бөгөөд тэр бүх алга ташилтанд Кэси ичгээс өөр үйлдэл хийж чаддаг. Кэси тэдэнд эрүүл энх байхыг хүссэн бөгөөд Лүк дууны төлөө дахин талархал илэрхийлдэг. Хэд хоногийн дараа тэд дахин видео кол хийж утсаа машиныхаа хаалган дээр тавин зохиосон дуугаа жижиг продакшн руу явуулахад тэдэнд дуу нь маш их таалагдсан тул орон нутгийн хөгжмийн наадамд оролцох эрх олгосон гэж хэлээд энэ нь түүний хувьд мөрөөдөл биелэх мэт байгаагаа хэлж Лүк түүний амжилтанд баяр хүргэж амжилт хүсэж түүний өмнөөс маш их баяртай байгаагаа хэлж дуудлага тасалж дайны тухай мэдэр өгөө шилжив. Өрн солигдож Кэси тайзан дээр гарч тэрээр аз жаргалтайгаар дуртай зүйлээ хийж байв. Ээж нь түүнийг үзэгчдийн игнэнээс мөн харж бахархан орилж дэмждэг. Энэ үед дэлхийн нөгөө талд Лүк цэргийн хамтрагчдтайгаа цөлд эргүүл хийж харуул хамгаалалт хийн явна. Хэдэн өдрийн дараа тэр Лүк рүү залгасанд холбогдсонгүй. Түүнд тэр одоо алдартай болж байгаагаа хүмүүс хамтлагийн талаар мэдэж эхэлсэн гэдгийг түүнд хэлхийг хүссэнээ хэлж дууд шуудан үлдээдэг. Тэгээд тэр клубтэй тоглолтоо хийж бүх зүйл түүний хувьд сайхан өрнөж байв. Гисэн дэж энэ хорон мөчийг нь таслан түүнд Германаас дуудлага ирдэг. Нэгэн цэргийн офицер байх бөгөөд харамсалтай нөхөр нь тултаан шархтаж одоогоор хөлний мэс засалд орж байгаа гэж мэдэгддэг. Үүнийг сонсоод Кэси юу ихэ мэдэхгүй сандарч байхдаа ахыхаа дугаарыг түүнд өгсөнийг санав. Тэр гэрээ бараг самрах шахсан боловч өгсөн цацыг нь олсонгүй. Гэвч хазаар тэр тэмдэглэлээр бичсэн Джейкоб Моро гэсэн нэрийг санаж нэрээр нь вебээс хайж хаягийг нь олдог. Дараа өдөр нь хаягаар нь явж очдогч аав нь хаалгыг нь тайлсанд тэр Лүкийн ахтай уулзахыг асуудаг. Аав нь тэр одоо ямар хэрэг тарьсан гэснээр Кэси түүнд хүүгийнх нь ихнэр мөн тэр албанд татагдж одоо бэртэл авч хагалгаанд орсон гэж хэлдэг. Тэгээд тэд Лүкийн хүрэгдэж ирсэн эмнэлэг рүү яв. Лүк нүдэнийхэд гэр бүл нь урд нь зогсож байхыг харан аав нь түүнээс яагаад албанд илсэнийг нь асуухад Лүк танд өөрийгөө батлагын тулд гэснээр Кэси түүнийг үнсэж өөрсдийгөө гэрэлсэн гэж хэлдэг. Ингэснээр гэр бүл нь тэдэнд тусдан цаг өгөхөөр гарцгаадаг. Лүк Кэсид аавд хэлж болохгүй гэснийг нь сонсоогүйд мөн илүү удаан дүр эсгэх хэрэгтэй. Аав цэргийн шудраг хүн. Бүр боломжтой бол бид одоо хамт амьдрах хэрэгтэй гэж санаа зовнон маш болгоомжтой байх хэрэгтэй гэж хэлдэг. Энэ бүхнийг сонсоод Кэси Фрэнки энэ бүх замбраагүй байдлын талаар юу гэж бодох болоо гэдэг. Лүк яг энэ үед Кэсиг мдэггүйг ойлгож түүнд хандаж Фрэнки дэлбэрэлтээс амьд гарч чадаагүй.
Энэ үед Кэси уйлж түүнийг үгүйсгэж тэр хамгийн сайн найзаа байхгүй болсныг мэдэж эмнэлгээс гаран зугцдаг. Өрнөл телевизэн мэдээр шилжиж залуу дайчинд эмгэнэл илэрхийлж улс орон гэр бүл нь түүнээр бахархаж байна гэж хэлдэг. Армийн албан тушаалтнууд түүнийг сүүлчийн замд нь үдэж Франкигийн гэр бүл ах トゥ нь түүнийг алдсандаа уйлж байв. Кэси үүний дараа уйлж буй найз бүсгүй Райли дээр нь очиж Франкигийн өгсөн бөгжийг өгч Франки гэртээ буцаж ирэхдээ үүнийг чамд өгөхийг хүсч байсан. Би хадгалж байсан юм аа гэснээр тэд хоёул уйлж бие биенээ тэрч нулимс тусламдаг. Үүний зэрэгцээ Люк ирсэн байх бөгөөд найзтай хүндэтгэл үзүүлэн ёсолж гаш үздэг. Дараагийн өдөр эмнэлэгт Люкийн аав Кэсигээс хамт амьдардаг эсхийг нь асууж тэд бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн тул цаг зав гараагүй гэж шалтгаалдаг. Түүний аав Люкийн эмчилгээ яг одооноос эхлэх тул бусад хэрэгцээнд туслахын тулд хаяа тэдний дочгоо ээлж тэд хоёул ийдгээр татгалздагч аавын саналыг хүлээн зөвшөөрөхөөсөөр аргагүй шүү дээ. Люкийн гэр бүл тэднийг нүүж орохтон тусалж түүнийг өргөн 3 давхар руу гарган өгөн тэдэнд амжилт хүсч хосуудыг үлдээдэг. Бүгд явсны дараа Кэси анх удаага эрэгтэй хүнтэй амьдрах болсон. Мөн үүнтэйгээ санал нийлэхгүй байгаагаа хэлэхэд Люк аавынхаа итгэлийг олж авах өөр арга байхгүй гэж хэлэн тэр зөвшөөрөн хосууд орон сууцаа бүрэн өөрчилж хосуучиг тухтай амьдарч байгаа мэт харагдуулж зургуудаа тавьж Люкийн хувцсыг шургуулган твв. Аав нэрж шалахыг мэдэж байгаа тул Люк нэг төмрөөр бүгж хийж Кэсид өгч жинхэнэ юм шиг харагдуулахыг оролцдог. Аав нь ахтай хамт ирэхэд тэд хайртай эхнэр нөхрийн дүрд тоглоцоож Кэси хөгжмийн карьераа үргэлжлүүлж Люк аавтайгаа хамт өөрийн нөхөн сэргээ хэмжлэгэнд явж өдөр өдрөөр сайжирч Кэси ч хүсэл тэмүүллийнхээ төлөө карьераа өсгсөөр л байдаг. Кэсидч Жона Люкийг дахин сөрдүүлж энэ удаа Кэсиг гэмтэн шүү гэдэг. Нэг өдөр Люк хөл дээрээ босох дасгалаа хийж байх зуур Кэси түн дээр алхан ирж хэр сайн байгааг нь гайхдаг. Энэ үеэр түүний ах нэгэн нохоод гүйж тэдэн дээр ирдэг. Люк ахыгаа нохоо авсанд гайхсанд өөртөө бишээ Люкд авсан сургацсан нохоо эдгэрч нь туслана. Кэсигийн санаа байсан гэд Кэси тэрэнд тэрнийг пиц гэдэг шүү гэд нохооны онцрыг өгдөг. Люк өөртөө дахир дутуу хүнтэй харьцаж буй мэт харьцанд уурлан Осрыг газар шитгэхэд пиц түүнд Осрыг өгч нүрийг нь долоосноор бүгд инээлдэж Люк зөвшөөрдөг. Дараа өглөө нь Кэси өглөөний цай барьсаар гэртээ ирэхэд хаалганых нь байруул засагдсанд гайхан орж ирэн Люкийг дуудан тэрэгэнцэр дээрээ байхгүйд нь бас гайхдаг. Гэтэл Люк хөл дээрээ алхаж байх бөгөөд тэрээр арай ядаа алхаж байна. Одоохондоо маш их өвдөж байна гэж хэлдэг. Дараа нь хосууд такотой өглөөний цай ууж тэд ярилцсан бүх зүйлийнхээ талаар өөр өөрийн үзэл бодлоо хуваалцаж инээлдэж байв. Тэд өдөр ирэх тусам бие биенээ ойлгож тоглоом шоглоом хийж ярилцаж эхэлвэ. Тэр түүнд усанд орохтон тусалж хөлнийхэн шарахыг эмчилгэж тусалдаг. Тэр түүнийг цээжиндээ нагаад өнөөдөр өөртөө хамт орондоо тухтай унтахыг хүсэж байгааг асуусанд тэр зөвшөөрөв. Учир нь Люк өдөр бүр буудан дээр унтдсан байна л да. Тэд оройн нь орон дээр бие биенийхээ өдөөс харж Люк түүний духан дээр зөөлөн өмсөж бие бие рүүгээ харан дурлаж байгаагаа мэдэрнэ. Хасуу тэд орны дараа Люкийн гэр бүл зочилж тэр дахин түүнд аавын хажууд болгоомжтой байхыг хэлдэг. Тэд гэр бүлийнхэнтэйгээ Кэсигийн дууг 50 сонсоход Кэси баг зэрэг ичдэг. Спенс аавгахаасаа түүнтэй хамт тоглохыг хүсч эмэгтэйчүүд нөхрүүдээ тоглохыг харан суудаг. Энэ үед Люкийн бэрэгч Кэсиг хайрын харцаар Люкийг харж байгааг харан түүнд тусалж дэмжиж байгаад нь талархаж хизээ хүүхэдтэй болох гэж байна гэж асуусанд Кэси балмагддаг. Тэр орой Кэси шоу хийж Люк харин гэрийн утаснаас Кэсигийн ээжээс дуудлага авч тэрээр гэрийнх нь хаалга онгорхоо цонхнууд нь хагарсан гэж түүнд хэлсэнд Люк ээжийнх нь гэрлүү яаран ирж Кэси ч удалгүй түүний араас ирдэг. Люк тэдэнд гадаа хүлээхийг хэлж өөрөө байшинг шалгахаар төрүүлж ордог. Эргэн тойрныг шалгаж байх зуур танихгүй дугаараас дуудлага ирсэнд энэ нь Жона байв. Тэр Люкийг айлгаж түүнээс мөнгөө буцааж авах гэж байгаагаа мэддэхийн тулд ингэж хийсэн бөгөөд Люкийг хуурамчаар гэрлэж засгийн газрыг хуурсан талаар ч хэлнэ гэж сүрдүүлдэг. Дараа оройн нь Кэси гэртээ ирэхэд бараг л чичирч хоол тэжээлийн дутагдлаас болж буудан дээр өнөв. Учир нь сүүлийн хэд өдөр зөв хооллоогүй.
усны даралт нь буурсан нь энэ байж л дээ. Люк цүнхийг нь авч дотроос нь глюкоз гаргаж өгөөд Кэси түүний зүрхний цохилд морьшиг хурдан цохилж байгааг анзаарч уруул дээр нь зөөлөн үнсэж гар дээр нь унтав. Дараа өдөр нь тэр Кэсиг унтаагаар нь орхиод Жонотой уулзгаар явна. Тэр Жоног араас нь өшгөлж газар тунгаасанд Жоно чариуд нь өвчтөе хөл рүү нөшөглөнө. Жоно бууга авахар оролцдогч Люк аван дахиж түүний эхнэр лөө ойртвол тэр үед нь чамайг алан шүү гэдэг. Жоног газарт орхиж бууг нь хогийн сав руу хайчаад яваад өгдөг. Харин дараа нь Люк Фрэнкигийн булшин дээр очиж уйлан газарт нь хүрч түүнийг ямар их сандгаа хэлж тэр одоо Кэсидээ зүгээрч тохиролцоогүй юм байна. Би үнэхээр хайртай болсноо хэлдэг. Люк буцаад Кэси дээр ирэхэд Кэси түүний цүнхийг баглаж байхыг хараад яагаад баглаж байгааг асуухад Кэси түүнд ээж нь залгасан. Цус нүчтэйгээ холилдсон хүн гарч ирэн ээжийг нь сүрдүүлж хуурамчаар гэрэлснийг нь ч хэлсэн. Люктэй уулзмаар байгаа гэж тэрэнд дамжуул гэж хэлсэн. Люк энэ үед Жоно гэдгийг нь ойлгов. Кэси Люкээс болж ээж нь аюулд орсон дуурлан өөрт нь ганц байгаа хүн гэж хэлдэг. Люк хариуд нь 2 жилийн өмнө ээж нь асуурахад мансууруулах бодис хэрглэж эхэлсэн. Мөн Жоно түүнийг ятгаж түүнд мансууруулах бодис өгсөөр байсан. Тэрээр донтох хэмжээнд хүрч аавынхаа гараашинд нууцаар нэвтэрч том үйлчлүүлэгчийнх нь $50,000 классик корвет машиныг хулгайлан мансуурсан. Энэ явдлын дараа аав нь үйлчлүүлэгчтэй буцааж өгөхгүй бол том ял авахар байсанд Жоногоос мөнгө зээлсэн. Үүний дараа Жоно байнга өөрийг нь сүрдүүлсэн. Тэр мөн Жоногийн өр дууссан гэсэнд Кэси уйлж тэр гимтэж болох байсан шүү дээ. Дэлхий дээр үлдсэн ганц хүн мэн гээд Люк дөрвөжлүүлэн уурлан салах өргөдлөө гаргана. Аав эсвэл ахындаа амьдраараа буцаж ирэхэд явсан байгаараа гээд хаалгыг саван гардаг. Кэси өргөжлүүлэн тоглолтоо хийж зүрх сэтгэлээсээ дуулсанд үзэгчид түүнийг хараад галзуурч байв. Тоглолт дуусны дараа хамтлагийн гишүүдийн нэг нь Холливуд шоунд өргөцснөө хэлж хамтлагийн мөрөөдөл биелж байгааг сонсоод бүгд баярлан үсрэн алга ташив. Энэ үед Люк гүйлтийн пүүзээ шүүрч аван тэрээр өвдөлтийг айжмаар даван туулж урдын адил гүйж чаддаг. Энэ нь түүнийг баяр хөөрөөр дүүргэж байв. Гэвч энэ удаа үргэлжилсэнгүй. Учир нь түүн дээр цэргийн авцаар машинаас бууж ирж түүнээс юмаа баглахыг хүсээд түүнтэй хамт явах хэрэгтэй гэж хэлдэг. Люк харин зүгээр л толгойд өгөж дээшээ гарч ачаага баглаад Пичест баяртай гэж хэлдэг. Кэси байрлаж байсан бодолтой унтаж байхад шүн дуудлага ирв. Энэ нь Люкийн аав байх бөгөөд тэрээр тэдэнд хуурамч гэрэлтээр улсыг заллан тэтгэмж авсанд буруудгагдж байгаа бөгөөд Люк одоо айрмын цагтад саатуулагдж байгаа. Мөн түүнээс энэ бүхэн үнэн үү гэхэд Кэси үгүй гэж хариулдаг. Люкийн аав тэдэнд урам хугарч байгаагаа хэлээд уцаа таслахад Кэси одоо юу болох болог гэхээс маш ихээр айдаг. Дараагийн өдөр Кэси тэдний эргийг хилцэх гэж байсан шүүх хуралд ирсэн бөгөөд удалгүй Люкч Кэси рүү харан орж ирдэг. Цэргийн шүүгч хосуудын хэд хэдэн зөрчил ялыг зарлав. Жоно л энэ бүхнийг илчилсэн нь мэдээж. Тавьсан зөрчлийн талаар сонссны дараа Люк ямар нэгэн зүйл хэлэхээр зөвшөөрөл авна. Шүүгчээс зөвшөөрөл авсны дараа босч хоёулангийнх нь бүх ялыг бүрэн хариуцаж Кэсиг гин буруугүй. Түүнийг өөртөө гэрлэхийг албадсан хүн нь өөрөө түүний эргийг хэрэгсгүй болгохыг шүүхээс хүсдэг. Шүүх түүний мэдүүлгийг хүлээн авч цэргийн гимтэрэг үйлдсэн гин буруутай гэж үзэж 6 сар хорих ял оноож цэргийн албанаас чөлөөлөхөр болдог. Кэси болсон зүйлд итгэж ядан яагаад тэгснийг нь мөн одоо тэр мөрөөдөж байсан ажлаа алдахыг нь ч гайхаж байх зуур Люк шүүх танхимаас гарахаасаа өмнө түүн рүү сүүлчийн удаа инээмсэглэдэг. Дараа өдөр нь тэр хормын бичлэгээ үзэх зуур түүнийг тайз руу дуудаж тэр гарахад том тайз угтах бөгөөд үзэгчид түүнийг маш ихээр дэмжиж байдаг. Өрнө солигдож Люкийн аав түүнд цаг нь болсон гэд явахыг хэлдэг. Люк аав өвөө хоёрынхоо одон руу харан зог тусдаг. Энэ нь эх орныхоо төлөө тулдаж шархагдсан цэргүүдэд олгодог нийл ягаан зүрхний од. Тэр яллагдсныхаа дараа энэ хүндэтгэлийг авахгүй гэж бодож л дээ. Дараа нь аав нь түүнийг гэмт хэргийнхээ төлөө шийдэх гэж байсан хуаранд хүргэж өгөхөөр явдаг. Кэси харин тоглолтынхаа үеэр дуулж эхлэхээс өмнө ямар нэгэн зүйл ухаар чи нүдэ анив. Тэр хайртай хүнтэй зориулж зүрх сэтгэлээсээ дуулдаг бөгөөд тэрээр мэдрэмжээ дуулахаас айдгаа ардаа орхиж түүнд хэрхэн дурлсан, тэрнтэй ярилцахдаа хэрхэн хайрладаг, тэр духан дээр нь хэрхэн үнссэн, унтах хүртлээ хэрхэн тэрсэн тухайгаа дуулж байв. Үзүүлбэр дуусч тэр үзэгчдэд талархал илэрхийлж хувцас сольж машин руугаа хурдан гарч Люкийн байх ёстой хуаранд руу хурдан давхдаг. Энэ хооронд Люк гэр бүлтэйгээ салах яс гүйцэтгэж
Ахыгаа Пичийг сайн харж хандахыг гуйж аав руугаа эргэж хартал аав нь хүүгээ тэрэн түүгээр бахархаж байгаагаа хэлдэг. Ингээд туулсан бүх зүйлийнхээ дараа Люк ааваасаа маш их хайрыг мэдрэв. Түүнийг авч явах гэж байхад тэд хуучин машин хурцтайгаар ирж байхыг харав. Энэ нь Кэси байх бөгөөд түүн дээр гүйжрээд гэрэлтийн үеэр өгсөн бүх тангарахтай бид хүрсэн байна гэдэг. Люк түүнд бүх зүйл өнгөрсөн. Би 6 сар хоригдох гэж байна гэхэд Кэси бибинийхээ хамгийн муу үед ч хамт байгаа амлснаа сануулan тэр түүнийг буцаж иртэл хүлээж чадна. Бүх зүйл түүний хувьд бодит байсан. Гэрлэлт ч мөн адилгээд насан туршдаа хамт байхыг хүсдэг. Тэгээд Люкт хайртайгаа хэлэхэд тэд бибинээ өнсөв. Энэ үед нь Люкийн гэр бүл баяр хөөр болон тэднийг харан зогсоно. Люк түүнд баяртай гэж хэлэн өмнө нь өгч байсан бөгжөө өгөн өөрийг нь эртлэн сайн хадгалахыг хүсч Кэси түүнийг нь хурундаа зүүж Люкийг фургонд суулган авч уддаг. Харин энэ удаа тэдний хайр жинхэнэ байж аз жаргалтайгаар кино дуусдаг. За юм байна. Хайрын кино ярихад деталь болгоныг нь ярих гээд байд юм байна. Яг нэг деталийг нь үлдээчихээр нэг тийм яаж дурлалтыг нь мэддэхгүй болчт юм байна л т. Чадан ядан өөрт мэдэрсэн мэдрэмжээрээ тайлбарлахыг л зорилоо. Таалагдсан бол лайк and subscribe хийхээ мартвээ. Дараагийн хайраар уулзлаа. Түр бай бай.